та бүхний хизээний танд болсон шандчин сосор урамгайг хүлээн авна уу? Урлаггүйгээр энэ хөгжимгүйгээр дуу хооргүйгээр бол одоо бид бол амар амгалан явах тийм юу байхгүй юм шиг санагддаг. Ер нь дуу хоортой, хөгжимтэй байж л байвал хүн улам сайхан тэг сайн амьдралтай байх. Гойног гутаг зовлон зүдгээр бүр мартадаг. Хөгжим бол өөрт надад бол хайна. Ер нь бол маш их энерги, маш их өвөр мөс юм өгдөг. Тун их ядраал би өвдөд инээ тэрэгээд нэг зовлон илдэг юм бол хөгжим бариа тоглолчвол тэр бүгд л мартагдана та. Ихтэй хүн шин тоглоход гар хороо бүдүүн тоомтой чанга хөшүүн дасгалал байн хийж өгөхгүй бол энэ шанс хүн бол тийм шанс болж чадахгүй би өөртөө боддог. Монголд бол ганцхан ихтэй шанс байгаа дөө би өөрийгөө тэгж л бодож байна. Тийм нэг ихтэй шанс одоо төрөх байгаа даа л гэж одоо залбирч бодож явдаг юм да. Насныхаа хэдий хүртэл одоо тэр хүртлээр би шансаа тавихгүй да. Ингээд тайснаа та бүхний өмнө ганган соо. Баяр үргээ. Дахин баяр үргээ. Ганган соо. Таныг би илүү их амжилт үзүүлээсэй гэж бодож залбирч явдаг шүү. За, яг энэ цаг мөчид таныг дэмжсээр ирсэн одоо яг алга ташаа дэмжиж сууж байгаа үзэгч фэнүүдтэй гоё сэтгэлдээ хуваалцаач. За,
үзэгчд түмэндээ их баярлж байна. Тааран алга таштаар би дандаа баярлж, дандаа урам хайрлж, их баярлж явдаг. Өвсөн ч өвчм нь эдэгч гэдэг шүү. Үзэгчд минь та нарт их баярлж байна. Өвг ахын. Баярлалаа. Сасар урамгаа сэтгэл одоо харин шүүгчдийн сэтгэл. Баяраа. За, шан зүрсэн рок өвөө гэдэг шүү дээ ч одоо хүмүүс. Ер нь бол миний бодлоор бүжигчд нэмсэн болохоос өмнөхөөсөө бол нэг тийм онцгой өөрчлөлт ороогүй юм шиг надад бол санагдлаа. Тэгээд би танаас нэг арай илүү юм хүлээж байсан юм шиг л тийм сэтгэл төрөл суугаад байлаа да. Маш харамсалтай. Шүүгчтэйгээ. Би таныг яг өөрийнхөө байр суураас л харж суулаа л да. Гичнээн сайхан охтууд бүжиглээд эргэн тойронд чи ямар сайхан байсан бол танд баяр хүргэе. Ингэж чадсанд нь баяр хүргэе. Шүүгчгээ. Ганган соо гэдэг хүн авьяаслаг монголчууд шоунд ороод одоо рок соо гэдэг бас нэртэй болчлаа тий. Таны амьдрал бол өөрөө тэр аяараа урлаг юм байна. Та бол ясны уран бүтээлч гэдэг өнөөдөр дахин бас батлан харууллаа. Ганцхан юм би танд хэлчмээр байна. Сооха. Таныг одоо сүүлчийн эрэгтэй шанцчин бид нар ярьдаг штэ сүүлчийн магикан гэдэг шиг. Гэхдээ таныг сүүлчийн эрэгтэй шанцчин гэдэг үг битгий дагаасай. Та хурдхан шиг гарынхаа шивийг бэлдээсэй л гэж би шин сэтгэлээс үсэж байна. Баярлалаа. За чөкө шүүгч. Ер нь бол хөгшин хүн гэж байдгүй зүгээр хөгшин уран бүтээл гэж байдаг. Тийм учраас та бол энэ салбартаа ялангуяа энэ шанц тоглож байгаа хүмүүстэй манлайлал болж чадсан, үлгэр дуурайл болж үнэхээр чадсан таны хойноос олон сайхан уран бүтээлч тань шиг бол таны насан дээр ийм сайхан болох юмсан гэдэг хүсэл мөрөөдлийг та бол бадрааж өглөө. Баярлалаа шүүгчдээ баярлалаа. За энэ хэлсэн болгон би бэлэх болно. Баярлалаа танд амжилт хүсье.